Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Барин ширээний зог нэвтрүүлэг маань цагаан сарын дугаараар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар зочин оролцогч маань ГГ Фуз компани захирал Сүхбаатар маань оролцож байгаа. Ингээд үзэгчтэй өөрийгөө танилцуулъя. За намайг Эгтэн Сүхбаатар гэдэг ГГ Фуз компани үүсгэн байгуулагчаар ажиллаж байна. За ГГ Фуз компани маань одоо хүнсний үйлдвэрлэл тэр тусмаа Монгол давсны үйлдвэрлэл болон бас энэ уламжлалт хамт шимтэй хүнс гэсэн үгээр бас энэ борцтой гурилтай шүлгийг хийдэг байна. Тийм одоо үндсэн эрхэлдэг ажил тийм л байна да. За тэгэхээр одоо өнөөдрийн маань барин ширээний зог нэвтрүүлэгт одоо ямар хоол хийхээр одоо бэлдсэн байгаа лээ. Ер нь бол одоо цагаан сараар өөрөө маш сайн бууз хийдэг гэсэн тий. Цагаан сарын баярыг бол одоо бууз зүгээр төсөөлж болохгүй. Тэгээд бууцыг бид нар одоо багасаа л одоо гурил илтгэхээс авахгүйл ингээл бүгдэнд нь оролцдог байсан. Тэгэхээр бидний яг хамгийн гол одоо хүнсний нэг одоо бууз одоо хийх гэж бодоод тэгэл одоо энэ буузыг сонирхлоо. За тэгээд бууз цагаан сараар бид нар чинь маш их бууз идэж чинь тийм ээ. Тэгээд нөгөө чинь дандаа махан бууз байдаг. Бас манайх болоод одоо гэртээ 9 зочид одоо бас ногоотой буузыг бас давхар бас нэг бага хэмжээгээр хийгээд тавьчихдаг. Тэгэхээр одоо маш их нөгөө ходоод бол маш их одоо юу гэдгийг одоо нөгөө хүнд үе ачаал авсан байх тийм. Яг энэ үед бол нөгөө ногоотой бууз бол бага хэмжээгээр бас хүний биед шингээх бас энэ тал дээр бас их сайн байгаа гэж үздэг. Яа мундаг. За гэрийн одоо эзэн маань өөрөө бас ингээд хүмүүстэй зориулаад ногооны бууз, махны бууз гэдээ бас хольж тавьдаг байх нь шүү дээ, тийм. Яг сонирхолтой байна. Яг тэгэхээр айл болгонд ч ороход дандаа л махан бууз өгдөг шүү дээ, тийм. За тэгээ одоо бас өмснөө салбарын хүн учраас одоо хоолыг маш сайн идэг байлгүй дээ. Яг хоол хүнсний салбарт одоо бид нар чинь зүгээр яг одоо үйлдвэрлэл талдаа илүү ажиллаж болохоор яг зүгээр гэртээ нөгөө нэг мэдээж яриг завж хөлөө гаргах юм бол хоол хийн. Тэр тусам энэ одоо хамгийн сайн хийж чаддаг 2 хоол байна. Одоо нэг нь бол цовын ихсэрч чадчихэ. Нэг нь бууз хийж байна. Бууцыг бол тэгээд ямар тач хийж сайхан хийчихнэ л гэж үздэг. За өстө эртөө хүн бууз хийдэг мундаг. Тэгээ манай Сүхбаатар ч бас аялагч. Тэгээд аялахаа битээ Монголынхаа одоо газар нутгаар бас зөндөө болон газар руу аялж исэн. Дээрэс нь одоо ингээд үндснийхээ соёлыг бас маш сайн авч явдаг хүний нэг гэж би ер нь боддоо шүү дээ. Баярлалаа. Тэгээ одоо нөгөө бид нар чинь бас Монгол орнд төрсөн одоо энэ их сайхан Монгол орондоо төрсэн хүмүүс бол бахархах хэрэгтэй гэж боддог. Дэлхийн одоо хаач очсон одоо хамгийн үзэсгэлэнтэй газруудыг бид нар үзээд идэг боловч Монгол оронд бол одоо бүгдээрээ л байна гэж харж байгаа. Юу гэдгийг одоо хөвсгөл далай байдаг юм уу тэгэл одоо говь гэдэг сайхан газар байж гэн. За тэгэл ийшээ том сайхан хайрх уулууд байна тийм ээ бүгдээрээ үзэсгэлэнтэй. Уул ус бүгдээрээ жигдэрч гисэн. Уур амьсгалын хувьд хамгийн тохиромжтой улс бол Монгол улсаа гэж боддог. Яг үнэ. За бид нар л Дубайлоо очиж байлаа ганцхан хэлсэл үзэн шүү дээ. Тэгээд маад бол говь байна. За тэгээд нуур далаа үзэх гэх юм бол хөвсгөл за ус гэл одоо бүгдийг нь очиод үзэж чинь хангаа үзмээр бол хангаа байна. Ингээд бүх шинжин бүрдсэн хамгийн баян улс бол Монгол улс шүү дээ. За хоолой эхлүүлээ. За одоо нөгөө бууз чинь гурилаа сайхан зурж байгаад амраачаар тэр хооронд махаад ачаас тэгэл буусч байна. Ер нь хурдан болдог хоол бол бууз юм билээ шүү дээ. Одоо ээжийнхаа хийсэн буузанд л их дуртай. Тэгээд эртөө хүн бууз хийж байгааг ер нь бол их ховор харж байсан. Яг манай тоогооч нар эртээ л дээ. Тэгээд мэржлийн хүмүүс учраас өөр тий. Тий. Виж яг сонирхчин төвшин. Тэгээд одоо нөгөө юу яа штэ. Завж хөлөө гарах юм бол тэгээд нэг юм жоохон ажиллагаатай юм шиг санагдаад заримдаа. Тэгтээ бууз чинь нөгөө нэг идэхэд бас нэг цаанаа л нэг өөр амттай санагдаад байгаа. Буузанд одоо жишээ нь одоо юу орох уу гэд бас нэг юм байдаг. Тэр нь чинь нөгөө мах гурил гэдэг нэг голчлоод байдсан шүү дээ. Юусе хүмүүс давсыг боддог. Давс гурилаа давс их бай тээ. Үгүй давсыг юусе боддог. Тэгэхээр нөгөө хэрвээ давсгүй бууз байвал ямар ах вэ? Юусе анзаарагддаггүй, юусе яригддаггүй нэг юм бол давс авахгүй маань одоо миний үйлдвэрлэдэг салбарын. Тэгэхээр давс нь их гоё таарсан бууз бол үнэхээр гоё амттай болдог гэж боддог. За хитэн аймгаар аялав? За Монгол орныхоо 21 аймгаар бүгднгээр нь явцсан дөө. Тэгээд аль болох тэгээд үзэсгэлэнтэй газрууд жишээ нь тэгэл одоо нөгөө бас ажил хэрэгэрийн шугамарч авсан юм байна. Би бас нөгөө бас л нөгөө давсаал ярьж байгаа гэдэг. Нөгөө давсныхаа буйнаар ч одоо нөгөө манай улс ч нэг 17-8 давсны ордтой. Давстай нууртай. Тэгээд зүүн хязгаарт ч гэл байна, говьд ч байна, баруун тал руу ч байна.
За хангаад руугаа жоохон бага юм уу та. Тэгээд яг нөгөө тэр ажлынхаа шугамар бас их бас давхар аялал маягаар тэр давстай газрууд нууруудыг судлах зорилгоор бас ингээд давхар ажил болгоод явж байна. Бас яг ер нь давсыг тэр очоод одоо чинь Дорнод аймгийн халах гол тэгэл тэг чи одоо нөгөө нэг Сангиндлаа гэдэг нэг нуур байдаг байхгүй юу? Тэр бол жишээ нь халах голын Сангиндлаа орохдоо нөгөө дайм байлдан болж байсан 45 оны дайм одоо тэгэл нөгөө их бурханд гээл одоо за тэгэл нөгөө дахин заас тус хамгаалтай газрууд энэ төр гээл ингээл явах далимдуулаад явчихна шүү дээ. Тэгээд нэгэд гараад авчих юм бол тэгээд яаж зүгээр авах вэ? Нөгөө гой газруудаар нь дурсгалтай газруудаар нь очихыг хүсэл явна. Хамгийн одоо ер нь Монголынхаа хамгийн одоо үзэсгэлэнтэй гэж боддог газар одоо аймаг тэгээд сум одоо дурсгал газар нь ямар газар гэж боддог юм? Тэгээд манай Монгол улс тэгэл очихлоор тэгэл дандаа ангаагаал гоё нөгөө вау гэж нэрлэдэг шүү дээ. Тэгтээ яг үнэхээр гоё сайхан байгальтай гоё газрууд бий. Тэгтээ бол би өөрөө завхны шилүүстэй. Тэгээд завханчийн үзэсгэлэнтэй газар шүү дээ. Тийм, манай завханч бас их олон үзэсгэлэнтэй газруудтай. Би ч одоо яг отгон тэнгэр хайрхны биеийн өөрийнх нь хөөгдөхгүй. Тэгэхээр одоо бас нөгөө Монголын нэлээд үзэсгэлэнтэй газрууд дотроос мэдээж одоо төрс нутгийн юу бол хамгийн үзэсгэлэнтэй байдаг юм болоо гэж боддог. За одоо гурилаа зураад амраачлаа амарж байгаа хооронд нь эхлээд ногоотой бууз хийдэг юм. За тэгээ. Ногоотой бууз бол ерөөсөө нэг юм хөнгөн чанарын нэг олон орцгүй нэг юм. Гэтэ ер нь бол хүмүүс ямар л бол ямар орц хийж болох юм шиг л хэлээ дээ. Яг хоо арай ойрхон за тэгээ бас жоохон хөнгөн чанарыг нь бас бодод тэгээд нэг иймэрхүү маягаар хийж байгаа. Хийж болно тий. Шинжүүч хийж болно. Ер нь бол гэхдээ ихэвчлэн цагаан хоол идэх хүмүүс ямар дотор нь одоо орцны ямар гэдэг дүүфтэй ногоотой гэдэг. Тий. Энэ бас нэг зочдод ч нэг янз бүрээр ярьж байгаа шүү дээ. Одоо нөгөө зарим нэг ногоо хэргэлдэг, мах их хэргэлдэг үү тийм хүмүүс байна. Энэ бас цагаан хоолд голжлоод хэрглэж байгаа хүмүүс ч бас байна. Тэгэхээр бас тэр тал дээр энэ бас ногоотой бууз хийхлээр бас яг л зүгээр учиргүйнийг ихээр хийхгүй л дээ мэдээж хэрэг сонголттой байлгах гэдэг. Сонголттой байлгая гэдэг чинь хэцүү л дөө. Яагаад тэгэхээр одоо тэгэд яаж ялах вэ одоо махтай бууз ногоотой бууз хоёроо? Энийг нөгөө жоо өөр юм бичиж байгаа. За тэгээ дээрэс нь хүмүүс одоо ихэвчлэн бас бууцныхаа өнгөн дээр их анхаадаг болчих. За ногоогоор одоо гоё хүрэн манжигаар өнгө оруулж гин, бэлцаагаар өнгө оруулж гин. Ингээд ирэхээр нэг хүмүүсийн идэх хүсэл нь ингээд тавтаад байгаа байхгүй юу? Тий. Би бол одоо тэгж хийж чадахгүй. Ягаад гэхээр өөрийнхөө одоо идэх сонирхолтой бууз маань зүгээр ерөөсөн махтай, хоньны махтай, үхрийн махтай бууз бол тэгэл ер нь айлд ямар ч айлд орсон тэгэл буузнаас нь буцахгүй шүү дээ. Тий. Би бас нөгөө бас энэ Ази орнуудаар явж байхлаар бас нэг юм буузнууд их байдаг тий. Тэр нь бас ногоотой буузнууд. Аюу хэдтэй шатаад юу. Дандаа ногоотой бууз их байдаг. Яг хөө тэр ногоотой бууз дотор бас нэг онцлог байгаад шүү гэн. Тэр тэдний болохоор нөгөө нэг яг тэдний өөрсдөө хэрэгэлдэг нэг нөгөө халуун ногоо могоо янз бүрийн хийчихдэг юм шиг байна. За одоо ногоо харчлаа өнөртэй байна. Би бас үлсэж байна. Тэгээд махгүй ч гэсэн одоо яах вэ? Одоо ер нь нөгөө гурил амарч байгаа. Тэгээ одоо махаа татчихдаг тий. За тэгээ. Махаа татъя. Залнаа эртний өнөр бас хоол хэлнэ гэж гоё биш үү тий. Тэг бууд ч өдөр тасмаа. Тэгээд чимхэлтийн би яг сонирхож байгаа. Чимхэлт гоё нэмхэн гурилтай ах юм уу шүүсэн гоожаад янз нь шүү дээ тий. Нэг жоохон дотор шүүл хийгээд. Өөх жоохон их хийчээрээ. Өөхтэй л мах баг өөх их гээл тэгдэж шүү дээ ерөөсөө. Тэгм өөхтэй хоол сайдхөө. Өөхтэй бол иднэ. Үгүй чамайг чинь тэгээд л ш. Бууцны өөх ялгадаг гэдэл. Үгүй. Бууцны өөх ялгадаг юм шиг. Аль болох жоохон юу хардуу юм онцгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гоё өөхтэй алгалсан тэгээд гоё. Цаанаа нэг бүр нэг амт нь арай л нэг өөр өдөртэй өөхтэй жоохон өөх холдсон бууз. Түүнээс хар яах юм бол тэгээд зураад авахгүй шүү дээ. Иста зураад авах. За манай Сүхбаатарын хобби юу вэ?
За хобби ер нь тэгээд аялах байна тий. Тэгээ бас нэг жоохон Машин тэгнэ явах гэдэг. машин сонирхож байна. Тэгээд За. Ямар нэгэн клуб тариалагддаг уу? хараалж гинөө одоо хаймар клуб гэдэг хаймар машинда их дуртай. Олон жил одоо хаймар H2 унж байна. За. Манай чинь ерөөсөө тэгэл юу гэдэг нэг жишээ нь одоо юу гэдэг ойрхон хугацаанд бурхан алдан явна. За тэгээ шилэн бүгд явж гэдэг юм уу? Утга нэгэр хайрхан руу явж гэдэг юм уу? Тэгээд нэг юм групп болоод нэг 10 хэдэн машин цуураад л тэгэл бөөнөрөө давхиж өгнө шүү дээ. За одоо хамгийн түрүүнд хаашаа одоо аялахаар зэгч байна. Одоо бурхан алдан хайрхан руу явахгүй л бөөнөрөө ярилцж байна. Бархан алдаан дээр ч одоо хүмүүс гарахаар их хөвгөлтэй гэдэг байгаа шүү дээ. Тэр хөвгөлтэй явдлаасаа тайлбар дурдаач. Бурхан алдан хайрхан руу бас анх гарч байгаа хүмүүс бас зөвлөгөө өгч болмоор байгаа юм. За, зөвлөгөөг сонсъё. Цааны гутал гэж бид нэг годон гутал өмсөл явдсан шүү дээ. Одоо би яг нэг тийм хөвгөлтэй төг надад байдаг. Тэгээ нөгөө годон гутал өмсөө явжсан чинь дээшээ авирж байгаад өксөж байгаа тэгээд нөгөө буцаад уруудахгүй юу. Тэгээд чи нөгөө зас ихтэй. Тэгээ годон гутал чи ямар доор юм мотоос бид нар ногт байхгүй тэгээд анх нэг тэгж байгаа явдгийг чи. Доошоо гулсаал тэгэл дээшээ чааж гулсаал доошоо чааж гулсаал хажууд талаас гулсаал тэгэл. Тэгэл бох юм биш үү? Оо янзаа тэгэл очоод моцод мөргөөл тэгэл эргээд л юм чи өстэй. Янзаа юм одоо шүү дээ. Тэгээ сүүлдээ яг нэг мэдээ тэгээд буугаад ирсэн. Ер нь одоо авирахад амархан, буухад айгүй хэцүү. Тийм шүү дээ. Нөгөө өсгөөс нь уруудах хэцүү. Ер нь уулруу авирахад амархан байгаад байдаг шүү дээ. Нэг жил лав тэгээд нэг хотон гуталтай ангаж явах гэж байгаа тэгээд уулын орой дээр доош нээс ингээл алдсан. Тэгж төгөллөө. Хөөе, яагаад юунд бууцан сарамс хийж байгаа юм чи? Бууцан дуу. Тий. Бууцан чинь сарамс сонгол хийгээл ерөөсө хамгийн гоё амт шүү дээ. Оо, сарамс ч бас сарамс хийхгүй дан сонгоноор би бол сонгоноор амтдаг. Оо тийм үү. Би бол яг сарамс яг нэг одоо жишээ нэг юм их бууцанд бол нэг 2 умсыг хийчээд тэгэл сонгон хийчихлээр чинь тэгэл гоё болчих. Тэгээ дээрээс нь нэг хүмүүс яг түрүүний хэлдгээр одоо дахиад энэ дээр одоо тэгэл жамс давсаа хийд юм дөө манайч тэгээд энэ. Тэгэл амтсан болохоо тий. Тэгэл амтч өөр юм бол байхгүй. За. Тэгээ хамгийн орц цөөхөнтэй болоод байна шүү дээ. За амтлаганд нь юу явах вэ? Амтлаганд ерөөсөө ижлэхэн энэ хоёуланд ижлэхэн давс цааныг жоохон барьц. Тэгэл явчих. Тэгээ бид нар ч бас энэ нөгөө нэг хаягдаад байдаг гэдэг бас нэг юм алдагддаг байдаг шүү дээ. Бага үедээ хин цаан зарагддаг уу? Байхгүй үедээ бол хамгийн их өвлөгддөг зүйл бол энэ давс гэдэг шүү дээ. Давс бас хит харах юм бол бас би ер нь бол цогцтой хэвлээ байх хэрэгтэй. За одоо тэгэл сайхан готгоч шүү дээ. Нэг жоохон шүүлх юм даа тэгэл. За жоохон ус ич юм тий. Тийм жоохон ус игээл. Окей. За яста гоё ажил нь эхлэх гэж байна. Миний бүр сонирхоод байгаа ажил. Яаж чимхэх вэ гэдэг л их сонирхолтой байна да. За эхлэе. Одоо чимхэлт бол яг хөө дажгүй. Одоо чимхэлтийг чинь тэгэл наад чи одоо нэг бууцныхоо хоёр бууцныхоо юм уу? Гэхдээ одоо ингээд нөгөө уртаар нь юу яахгүй болохгүй нөө. Би зүгээр баг багаар нь ингээд хийчихгүй бол бас жоо нөгөө гурдлын бэлтцмаа нэг жоох юм их байгаа болохоор. Тэгээ ингээл гэрээ нөхцөл хийх бас дээрэс нь өөр газар хийхээр чинь бас их ундаа байгаа гэдэг чинь галтгаа өөрчлөгдчихөөр хаана юугаа мэддэг байлдаг тий. мэддэг байл. Тэгэл одоо гэрчин бол тэгэл нөгөө туслахад олонтой болно шүү дээ. Ингийн гээл тэгэл. Наа чи хэрэггүй туслах хаалга нэрээ. За яа. Яа юу заажууд нь хараад би юунд хүрэхгүй гэл. Би идэх хүрэхтэй. Би идэх гэтэрсэн гэж сууждаг. За бууз хийхэд гол энэ бас нэг юм энэ буусныхаа гурилыг бимбэлэх юм шиг байна. Илтгэр их гоё хэлбэр их гоё болоод байгаа шиг санагдаад байна шүү дээ. Чамаг өнөөдөр бууз хийнэ гэхээр баярлалаа. Хүмүүс бас одоо нутгийн хүмүүс те бас жоохон өөр амтлагаатай өөр байдаг юм шиг санагддаг. Тийм шүү. Гонт чинь зарим айлууд чинь те. Зарим нь одоо юу гэдэг нь өстой нутгаасаа өөр байгаад шүү дээ л да. Тэг янзын бууз хийдэм бэ нөө нараа. Илтэл мэлтэн бүр ингээд бүр мэрэгчлээ те. За ямар чимгэлтэр хэдэн өдрлийн чимгэлтэр шимгэж байгаа вэ? Сана 3-4 юм байна. Тэгтээ одоо нэг хоёроор нэг. За янзын. За таглаа махтага хийнэ. За чимгэлтийг нь харъя да. Чимгэлтэн дээр л ур чадвартай асар сайн мэддэг шүү дээ тий. Тэгээ яг нөгөө яг мэрэгжлийн зэрэглийн бол авахч гэрийн нөхцөлийн гэсгэж байгаа. Жоо маха хийгээчтэй наадч
За. Хоёроо хараагүй жоохон махгүй. Бууз үйлдвэрлэдэг хүний хажууд яг ингээд нөгөө бууцыг хийгээд байж нэхэр бас жоохон сонирч юм шиг бас тий. Жоохон сонирч юм гэлтэй юм. Байгаагүй. Ингээл Жоохон татгалан дуул болт. Ингээл. За нэг хэсгээр нэг болно доо. яа. Дандаа голдоо нэг иймэрхүү юм үлдээд юм нэг бооз. Цагаан сараар айл хэсгөө. Хүүхд тухтай амар хэсдэг. Тийм. Цагаан сарын баяр туртай юу? Хамгийн дуртай байж. Тийм шүү тий. За ингээд чимхээл явна шүү дээ тий. Тий одоо ингээд хоёр төрлөөр чимхээ яа. За манай залуучуудаа гялцуулт юм байна шүү дээ. Ямар мундаг юм бэ? Харж ирсэн чи гяс юу надаар илдүүлэх өөрөөжлөө тий. Тий цөөх удаа ээждэгтэй ялзалчнаа. Одоо ингээд дууслаа да. За ингээд махтаа бууз. Ногоотой бууз тий. Энэ махта. Энэ чимгэлт нь болохоор ногоотой бууз. Энэ гоё ягдаад байна гэхдээ. Энэ үү? Тий. Бас нөгөө чимгэлтийн юм байх шиг байна тий. Хэлбэр төс нэг үзүүж үед хоолноос байгаад тийм шүү. Тий байна шүү дээ. За одоо хэдүүлээ бууж гинж хоорондоо салаад тавилнаа. Салаад ч одоо нөгөө нэг бүгдээрээ нэг нийс салаад хийдэж шүү дээ. Тэгээд манайх бол яг нийс салаад хийх нь хийн. Гэхдээ бас хажуугаар нь бас голчиж бас нэг юм хүрэн мэнжингийн салаад хийхэд их ялбархан. Ерөөсөө энийгөө үрлээ, вандуу хуйлаа, жоохон сой соус хэлээ. Ингээд болоо. Оо за. За 25 минут болчлаа. Бууз ирэхээ болцсон байгаа. Өндөрч штэ уусаа. Үрч чинь яа. Яг өсөж. За. Өсөлгөө явах тий. За одоо бүгд буудаа гаргацгаа тий. Царай гоё усан байх хэвээр. Гоё усан байх ч та. Биян. За одоо сэвэн ерөөс буусын юу чинь сэвэлтээр л болдог гэдэг шүү дээ. За энэ махан бууз юм. Махан бууз нь. Энэ нэстэ гоё харагдаж байна. Том бууз. За цагаан сар бууз гүйцэлгүй үзэх. Ямас ч үзэх гэдэг бүр юм чус гож байна. За энэ юу тань. Ямар гоё бэ. За би өөртөө нэр хурдан идэх гээд ахаа жоохон сэвчих үү. Сэвх үү? Тий, жоохон сэвчих. Яна энэ хараа. Энэ ханин бууцтай гоё гэж байгаас тий. Шүл байгаа хаа. За энэ болохоор махгүй бууз байгаа. Ямтай надад үзье тий. Шүлтэй юу? Багцагийн шүлтэй. За. Энэ харсан чинь бүр гоё явдаад байна. За ингээд Сүхбаатарын маань хийсэн бууз бэлэн боллоо. Маш авьяаслаг тоогооч байна гэдэг бас харуулж штэ тий. Цагаан сараар ямар ч байсан зочид маань хүрэлцээ ирээд амтархан буузыг идэх байх. Гэтэ одоо хамгийн гол зүйл нь юу байгаа вэ гэхээр амтлагаагаа хийж үзье. За тэгээ дээжиг нь ямар ч байсан би гараа угаасан өгчий. Тий. За ихлэд амсаад үзтээ гэдэг. Өөрөө хэлсэн шиг амсаад үзтээ гэдэг штэ. За би амсч үзнэ. Гойс нүкээ. Хараа амснаа. За өөрөө амсъя. За яваа. Ямар байна гэнэ. Би хийсэн юм шиг удаад хий. Янз юм байна уу? За зүг. Нараа ийм гооштой. Асуу мөн. Бочоо. Босоо мөн. Түүгүй ярьсан ба шүү дээ. Хоолоо. Ямар ч гоё амттай бол тийм бас өлтөөний хийж байгаа гарна ундаач давсаа дөрөв ингэж цаадсан. Тэгээд бас уучиртай байсан юм байна. За энийг намс үзье. Энэ ногоотой бууз. Энэ хаашаа тасалсан. Энд чинь махнаас ялгаагүй болт юм шүү дээ тийм. Амтан жоо ялгаагүй байна шүү дээ. Махтай бууз шиг. Энэ өстө бүр ямар гоё амттай болсон бэ? Ингээд барин ширээний зог нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн Сүхбаатар маань өөрийгөө маш авьяаслаг тоогооч болон маш сайн удирдагч тий. Тэгээд аялагч одоо өөрийнхөө тухай бас
та бүхэндээ сонирхолж хийх одоо дуртай хоолоо бас баярын ширээн дээр хэрхэн хийж болох та бүхэндээ үзүүллээ. Ингээд өнөөдрийн манай урилгыг хүрэлцэн одоо хүлээж авч хүрэлцэн ирсэн Сүхбаатартаа маш их баярлалаа. Би хоолыг бол нэг тийм очиргүй их бол хийдэггүй. Тэгээ бол нөгөө гэрийнхаа гэр бүлдээ зориулж одоо нөгөө нэг жилд нэг цөөхөдөө хийдэг. Тэгээ бууз цөөнгийн нэгийг хийж одоо чадхаараа л ямар ч зүйл хийлээ. Тэгээд нэвтрүүлэгтээ орж оролцуулсан бол одоо ТV телевизийн хамт олондоо за тэгээд нийт Монголын ард түмэнд ирж байгаа жилдээ эрүүл энх аз жаргалтай элбэг хангалуун эрүүл мэнд байх болтугай гэж одоо хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань баярын ширээний зог нэвтрүүлэг маань өгөр өндөрлж байна. Та бүхэн маань цааш эндээ сайхан шилээрэй.